Яа, өвмөн ягд хоёр үрээрээ хань хайрын хөгийг бариулж байгаа. Хөглөө үсгэх гэж байгаа юм болов уу? Нөө. Хайрын хөг аянд бас хайрын тухай ойлголт хайрыг бас дурдж өгсөн байдаг байх. Тэгээд тэрнээсээ бас нэгийг бас тунгаан бодох юм болов гэж бодлоо. Нөө. Хүн нөгөө хайрын тухай дуулж байхдаа хайртай хүнээс боддог гэж магадгүй. Тэгээ зүгээр сануулах гээд. Хүмүүн хөгайлог барьж атан зөмөн хаврыг дуулан үзэжээ. Хөгайлог айлог чимээ эгшиглэн энэ бүхэл үйл харигуудад хүмүүний энэ дотоод өршхүүдэд хөрөн очдог айхтар байдаг. Бидний хөөрөлдөн хүмүүний дотоод өршхүүн тухай хөөрөгдөж байгаа. Хүмүүнийг хайрлах тухай хөөрөлдөж байгаа. Хоёр үрээр хайрын хөгийг бариулж нэмэдэг хүмүүн энэ хайрын хөгийг барьж байхад хүмүүнээс хайрын эрчим өөр ялгарч байж буюу хүмүүнээс хайр нь ундарч байж энэ л хүмүүн хайр сэтгэлийн тухай хөөрөж чадна. Мөн энэ хайрын хөгжин амьлах ёстой. Өрс таадуудаар хөг айлгүй бариулахаар ямарваа нэгэн амьгүй хөгийг барьдаг. Тэр нэрэгдэггүй хэмэвэл ингэн дэшегээ ширтэлэдэл мэлмэнэн энэ хүн хэрцэг дотор багтахгүй эргэлдээдэл ямар үйл хэргийг айлдах хэмээх гэж байгаа үлээгэж тунгадаггүй. Хүмүүн энэ хайрыг өөрөөсөн гээлэн ундруулж өөрийнхөө энэ сэтгэлийнхэн уг дотроос ямарваа нэгэн хөг айлгыг барилгахад тэр хүмүүн хөг айлгыг барьж чадахгүй байлаа чимээлээ. Тун хүмүүний сэтгэлд хүрэн очтол баригддаг. Өрс таадууд хөг айлгыг барих энэ хоолойны хүч чадал царайхан муу. Яагаад вэ хэмэвэл хөг айлгыг хэмээдэг хоолойноос гарах нэг өөр. Хэн хэрцэг цээжнээс гарах нь бас нэг өөр. Хүмүүний энэ сэтгэлийн угагнээс гарах нь ч өөр байдаг юм шүү дээ. Эрт цаг мөчлөгт өвгөд бид энэ нар туруу дэлхийд хүмүүн баг үе хэлдэг. Ноёд өрсүүд нь буюу ноён хүмүүн нь хатдын үйл хэрэг шинжилж ханижил болон сэтгэл таслах энэ л хайрын эхлэл үйл хэргийг бий болгодог. Хөг айлгыг барьж хатан хүмүүнэн уяран өөрийнхөө сэтгэл дотор аргамсан ч хүмүүн байж байдаг юм шүү. Эдтэй цартай Аолын хүч ариунтай ихстэй цүүдүүд болвол өөрсдийнхөө энэ аялгуулах хүчээр хөг айлгыг эгшиглүүлэн барьж том олон хүндийдэх өрсүүдүүдэд өөрийнхөө сэтгэлийн мөн чанар нь ямар хүмүүн бэ хэмэдгэж таниулан шогшилж байсан цаг мөчөлгүүдүүд байдаг юм. Хоолын хүчээ цайлхан байж хоолын үйл хэрэг
уянгалаг байх үйл хэрэг эрт цаг мөчлөгтэй хэрвэн байжээ. Өдгөд болвол өрсөд энэ үйл хэргийг өрнөж чадхаа байж. Яагаад хэмэвэл эрт цаг мөчлөгт танин талын уудам хүндийгөр хөлгийн сайныг унан шогшолохтой. Хөгаилгүний дээдийг бариж үгийн сайхнаар урлаж сэтгэлийн сайхнаар бөхлөж шогшиж байлаа. Эртэбэртэ хаадуудын эрмэг зоримог аялгуу эрхэмсэг хатдыг айлайг үгсээр нь дээдлэж намб төрөх үйлсийг нь дурдж намун дөгөлдөр төрхийг нь аялгуул шогшилсан эртний сайхан хөгөөдөд байдаг. Хөгийг өрөж байгаа хүмүүний энэ сэтгэлийн сараа хэмээдэг. Юутай уйтай болохыг, юутай хүчтэй болохыг тэр хүмүүний бариж байгаа энэ л хөг аялгуунаас нь танин мэдж болдог л байлаа. Өдгөө цагийн балчируудаж дээ. Сайхан хатандан зориулан сэтгэлийн хөгөө бариадах. Хөдөрж хэрэг ноёндон хөг аялгууны дээж бариадах хэмээхээр гонгонсон үгсийн ядмаг ханаар хэлхэгсэн үйлсийн тааруугийн дурдалсан өчигд өөргийн чадамжгүйг нь өгүүлсэн ухаан монхог ханл хэдэн үгсэн хэлхэн барих юм байна шүү дээ. Хөг аялгуу хэмээдэг хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүл сэтгэлийг нь баясгаж сүнсэглийг нь гэлэгдэг айхтар хүчрэхэд хүмүүнийг хайрлахын тулд хөг аялгуу сэтгэлээс нь ундурж хүмүүний сэтгэлийг нь татаж болдог юм да. Сэтгэл байхгүй хэдэн үгсийг амныхаа хэдэн эв хав хоолой то нийлүүлээд барилхийг хөг хэмээх юм болвол хөгийн ухаан заяа гундалах байлгүй тэр. Эхэрэн хүмүүнийг хайрлаж хүмүүний сэтгэлийг баясгаж хүмүүний зүрхэнд мөн сэтгэлд нь хүртэл уяртал нь хөгийг нь барьдаг эртний хүчийг үрс таад минь хунгаагаарай. Сэтгэл ондрог цаг мөчлөгтөн ондрон эхэлдэг юм. Хүмүүний сэтгэлд нь хүряал хэмээн хунгаах юм болвол сэтгэлээс л хөг аялгуу бариж сурах хэрэгтэй. Өдгөөгийн үрсүүдийн хайрлах, дурлах, дасах эдгээр үйл хэргүүдийг хооронд нь ялгалгүй л байх шиг байна. Бариж байгаа хөг аялгуун хүртэл мөн шиг л баригтайдаг. Хайрлаад байна уу? Гутаан дордузээд байна уу? Эсвэл самгнаж айлаялыг буулгалаад байна уу ч ялгамжгүй л болчихсон байгаа багт.
эрт цаг мөчлөгт үгийн хүчээ хөргөлөн багтан юу та сайхан байж үдэ. Өдгөөгээ өрс та тарсан үдсэн шиндсэн өөрхөн болсон бүхнийг л хайраа үлээ. Хайр түмэн. Хой. Түүгээрэн авгаалн дуудаж хата. Сэтгэлийг нь таниагүй багта бүдчин дурлан ханилан сэтгэлэн жолоогүй цол бүрдэн орхилж хот. Танин гэлхэрэн ангмен зүгтам бэрхшээдэг агтралны хэмтэй болсон загмучил өгдө. Нэм бага үрсмэн. Тийм ээ борлаа. Яадаг бол хоёр үрийн маань ухаанаар. Хүмүүнд хайртай болно хэмээж үгээлддэг юм. Дурлан хэмээж үгээлддэг юм. Дасан хэмээж үгээлддэг юм бэтэ. Үрс тав минь нэг хайрлаж дурлаж байсан хэмээсэн үгийг үнэгсэн бахая. Тийм ээ. Яадаг бол хайрлаж үдсэн үрс маань хайрыг юу хэмээн тунгаадг юм бол та. Дурлалыг юу хэмээн тунгаадг юм бол та. За. Дурлалыг болохоор би тунгаахта маш их одоо өндөр сэтгэл хөдлөлийг богино хугацаанд тэр хүнийхээ төлөө тухайн өөр зэрэг сэтгэлийг гаргаж байгаа тэр хэлбэр юм болов. Өөрөөр хэлбэл тэр хүн маш ихээр таалагдаад зөвхөн тэр хүнийхээ тухай бодоод тэгээд үйл үйлдэлүүдийг хийдэг маш л их хүчтэй тийм сэтгэлийн хүч бас гаргаж ирдэг тийм одоо үе дурлал тийм үеийг одоо дурлал гэдэг юм болов гэж бодож байна. Хайр болохоор арай илүү оюун санаа бас орж ирээд дурлалаас илүүтэйгээр тэр хүнийг сонирхон шохорохоос илүүтэйгээр тэр хүндээ гэсэн сэтгэлэн одоо ухаантайгаар зүг гаргаж байгаа тийм үйлдэл нь болов. Одоо өмнөх подкаст нэр таны хэлж өгсөн сэтгэлийн үүрээр жишээ авах юм бол сэтгэлийн орон зайг жишээ авах юм бол дурлал гэдэг нь болохоор тэр орон зайг яг барьж байгаа тэр үе хугацааг хэлж байгаа бол хайр гэдэг нь болохоор сэтгэлийн тэр одоо орон зай сэтгэлийн үүр бий болцсон тэгээд тэнцэнэ хамтдаа сайхан амьдарч байгаа зүйлийг хайр гэдэг юм болов гэж тунгааж байна. Тэгэхээр эхлээд дурлалаараа тэр сэтгэлийн үүрээ хамтдаа бариад тэгээд тэрийгэ цаашаага хайр болгоод хамтдаа амьдрах тэр сэтгэлтэй багтаах нөгөө хүнээс ихтэй багтаахыг бас хайр гэдэг юм болов гэж бодож байна борлаа. За өөрийнх нь хувьд болохоор дурлал гэдэг үгийг сонсох юм бол нөгөө нэг дур гэдэг язгуур байгаа. Үүдэд дур гэдэг нь өөрөө тухайн хүний дотор явагдаж байгаа зүйл учраас нөгөө өмнөхдөр хэдүүлээ ярилцсан нөгөө шүүрэл даавар гэдээ ярьсан. Тэгэхээр би хүнд дурлаа гэхэд надад маш их дур үсэж тэнцэнээс шүүрлүүд буюу дааврууд их хэмжээгээр ялгарж байгаа тэр хүчтэй сэтгэл хөдлөлүүдийг би болохоор дурлал гэж бодож байна буурлаа. Хайрлах гэдэг нь болохоор өөрөө үйл үг байгаа шүү дээ тий хайрлах. Тэгэнгүүт нөгөө хүний илүү их үйлдэл гаргахыг бас хайрлах гэж хэлж магадгүй юм. Тухайн хүнийхээ төлөө үйлдэл авж байгааг хайрлах гэж байгаа юм болов уу?
яг сайн мэдгүй байна буурлаа. Өөрөө яг хайрлаад энэ үү дурлаад энэ үү гэдгийг мэдгүй болохоор. Тэгвэл хоёр үрдээ нэг ийм хэдэн үгийг өгье. Энэ хэдэн үгсийг дараалалд нь оруулаад. Хайрлах, дурлах, сонирхох, дасах. Хайрлах, дурлах, сонирхох, дасах. Энэ дөрвийг нэг эрембэтаранд нь оруулаад. За өөр нь болохоор сонирхох нь хамгийн ихэнд байна. Сонирхоод дурлаад басаад тэгээд дараа нь хайрлах гэж орж ирж байна. Үүрэг. За минийх болохоор эхлээд сонирхоод сонирх нь за дараа нь дурлах тэгээд дараа нь хайрлах тэгээд дасах гэж бодож байна. Ийм дараалалаар явах баха буурлаа. Тэгвэл сонирх нь хэмээдэг нь ямар үйлдэл байдаг юм бол энэ юу айлддаг юм бол Өөрөөс таад маань хүмүүнийг сонирхож байв. Сонирхож байсан барлаа. Сонирх нь гэдгийг би бодохдоо бусад хүмүүсээс илүүтэйгээр тухайн хүнийг ажиглах, бусад хүмүүсээс илүүгээр нүдэнд тусах. Тэгээд тэр хүнийг л одоо бусдаас илүүгээр харж, ажиглаж одоо мэдхийг л илүү их хүсэж байгаа тийм зүйл юм болов сонирхох гэдэг маань. Сонирхох, сонжих хоёр өөр өөр буурлаа. Харин л дээр. Надад сонирхох гэдгийгүүд илүү сонжих л гэж орж ирээд байна. Жохон бусдаас илүү ялгамжтайгаар энэ нь яадгийн, ийм үедээ яадгийн, тийм үедээ яадгийн, ийм асуудалд яаж ханддгийн ч юм уу. Тийм зүйл хаа гэж тунгааж юм байна. Сонирхох, сонжих хоёр нь шалгаатай л багтай өөр. Сонирх нь хэмээх энэ хэлэгдэж байгаа үг хэл өөрөө дуудлага үгсээр бол хожи үүссэн үг. Сонирхол бий болох. Энэ үе шат буюу энэ цаг мөчлөг бол эгэлжирийн өрсүүдүүд байхад тэдгээрээс ямарваа нэгэн үр ялгуусамжтайгаар байх байдлыг энэ сонирхох үе хэл эхлүүлэн өгдөг. Бүхэл өрсүүдүүд бай. Тойр дурчны эргэн хооронд их олон өрсүүдүүд бай. Тэдгээрийн дотроос хэн нэгэн үр нь гойд харагдан эхлэх. Хэн нэгэн хүмүүн нь ямарваа нэгэн үрсээс бусад үрсээс илүүтэйгүрэн гойд санагдаж эхлэх. Энэ үе хэлийг л хүмүүн сонирхох үе хэмээх буюу бусдаас ялгуусалаар харин эхэлж байгаа үе хэл болдог. Энэ үе хэлд бол үрсүүдүүд ямарваа нэгэн байдал үе хэлээр тэр үрийг энэ ямар хүмүүс юм бол юу бий болгодог юм бол юу гөрнөгөд байдаг юм бол ямар үчигтай юм бол хэмээн ихэд сониучлагдаг.
Өдгөөгийн үрсүн дээр өнөөх энэ сонирхох үйл хэргийг энэ цаг мөчлөгч юу хэмээгээд байгаа вүлээ. Алсаас хайрлан дурлах үл. Крашлах уу? Харин юу хэмээнэ? Крашлах. Яа. Ямар нэгэн хүмүүн үрсийг тэр сэтгэл дотор нь тань эхлэж байгаа буюу өнөөх сэтгэлийн үүр хэмээж урдаар хөөрөгдсөн үйл хэрэг бий болж эхлэх үе. Тэгэхээр тэр хүмүүс юу гөрнөдөг юм бол харь сайн хүмүүс бол атантай болов, ноёнтай болов, хайрладаг хүмүүнтэй болов, ямар урдуутай бол, ямар урдуутай сул бол, юу гөрнөдөг бол хэмээн хүмүүн үрсийн дээр хараан булаагдаж эхэлнэ энэ үйл. Тэр л үрийг бөө нутг шүүгэн өгүүлэх, бөө орон зайрун тэмүүлэн татагдах. Тэр үрийнхээ дүр төрхийг нь харин шинжих хэмээх гэж хэл ариун дагуура тэмүүлэх вахта. Тэгэхээр хүмүүний энэ сонирхох хэмээж байгаа үйл хэрэг бол дотор хоёр үйл хэрэгтэй. Ямар хоёр үйл хэрэгтэй байдаг бол хамгийн түрүүнд бол эхний үйл хэрэг нь бол таныг мэдэх юм болов. Одоо ийм хүн байд юм байна гэдгийг хараад тэгээд хоёр дахь үйл хэрэг нь за яг бусдаасаа ямар юугаараа өөр ингэ сонирхоод сонжоод гойд зүйлийг нь анзаарч мэдрээд эхэлж байгаа тийм хоёр үе байт юм болов уурлаа. Өрөөнийх нь хувьд болохоор эхлээд гадна төрхөөр нь сонирхно. Тэгээд дараас нь сэтгэлийг нь сонирхно. Дотоод хүнийг нь сонирхох юм болов? Гой сонирхох хэмээх дотор хоёр янзын үйл хэрэг байна. Хамгийн дэргүүнийх нь бол хүмүүн хайрлан дурлаж сонирхно. Өнөөх нь бол ажин шинжид сонирхно. Энэ нь юу гэлдэж байна вэ хэмэвэл хайрлан дурлал сонирхон нэмэдэг бол энэ яасан зүс сайтай хатан бай, яасан ухаан төгөлдөр хатан бай, энэ яасан нуруулаг ноён бай, энэ яасан сэтгэлтэй ноён бай хэмээж шинжин эхлэх буюу Вэмэн сайхан ноён хатан хүмүүн байна хэмээн ажин санжиж тэр хүмүүний хатан ноён хүмүүний үйл хэргээр шинжин сонирхох үйл хэргийг нь айлтж байгаа юм. Тэргүүнийх. Удах нь бол ажин шинжих үйл хэрэг бол энэ бол гариг бүрд болж байдаг. Үрс тавчрын хаалдан тохох бүрид бий болох боломжтой үйл хэрэг. Энэ нь юу айлтдаг вэ хэмэвэл хатан хүмүүнийг ноён хүмүүнийг сонирхох үйл хэргийн тухай. Энэ ажин шинжих үйл хэрэг бол ямар нэгэн сэтгэлийн хайр дурлалын үйл хэргэн дээр биш. Хүмүүн хоорондын үйл хэргэн дээр бий болдог үйл хэрэг. Үрстэй учран танилцаж алба үйл хэрэг хөөрөлдөх ямар нэгэн эрдмийн нүхай хөөрөлдөх учран золголдох үйл хэргүүдэд бусад үрсүүдээс тэр үрийг гойдлон харж болдог тохиолдол. Энэ сонирхох үйл хэрэг үүсэн бий болж байгаа энэ учир шалтгаанууд заавал байдаг. Яг хэмэвэл энэ хүмүүн эгэлжирийн хүмүүнийг энэ сонирхоод байдаггүй. Эгэлжирийн хүмүүн энгэн хажууд дүүрэн урсан өнгөрөх нэг энгэн өргөн голомтон дотор байсан ч түүний гойдлон харин шинжихгүйгээр байж байдаг. Нэгэр энэ сонирхож байгаа үйл хэргийн цаана нь юу болдог вэ хэмэвэл хүмүүний сүнсгэл хоорондын нэг нэгийг таних байгаа
хэл хэлэмжүүдэд үүсэж бий болдог. Хоёр өөр хоорондоо андууд. Та хоёр хамгийн анх яаж учран танилцсан юм бэ? Сонирхлаараа нэг бүлэг хүүхдүүд ингээд нийлээд үйл хэрэг өрнүүлдэг байсан. Тэгээд тэр дунд танилцсан. Хамгийн анх учран золголдоход хоёр өөр нэгээ юу хэмээн тунгацгаасан. Үгүй өстой сонирхоогүй шүү дээ буурлаа. Бусдаас өстой гойд харж байгаагүй. Зүгээр л таньдаг царай, таньдаг нэр байсан. Тийм. Тухайн үед дөнгөж анх танилцж байгаад тийм ээ. Хоёул нэг татна уугаагүй. Бид хоёрын үерхэл нөхөрлөл ч юм буурлаа. Эхлээд нөгөө зүгээр л одоо ингээд бүлэг хүүхдүүд донд бие бинийгээ зүс мэддэг байж байгаа. Сүүлд хоёулаа яг ингээд ямар ч харилцаа холбоогүй болчоод сүүлд дахиж уулзаад тэрнээс хойш ингээд илүү бүр ингээд маш сайн найзууд болсон. Тэгвэл тэр маш сайн найзууд болохын үе хэлд буюу тэр элжимээгүй уулзаход эргэн учрах болсон шалтгаан нь юу юм? Эргэн учран золголдож ямар байсан юм? Ингэдэг байсан юм болов. Эргэн уулзлаа бид хоёр бол эхлээд сонин сайхнаа ярьчаад тэгээд юм хөөрөлтөд сууж исэн юм аа. Тэгээд юм хөөрөлтөд сууж хаад би биенийхээ санаа бодлыг айгүй сайн ойлгож дэмжижсэн гэх юм уу. Тэгээд дараа нь бас бид хоёр нэг ойролцоо амьдрах боломжтой болоод тэгээд ойрхоо уулзаад би биендээ туслаад хуршүүд болоод тэгээд би биенийхээ яриаг аюул сайн сонсдог, дэмждэг. Тэгээд яг нөгөө бас сонирхдаг сэдв маань бас яг нэг байсан учраас би биенийхээ аюул хөвөлж өгдөг. Тэгээд нэг юм итгэхэд л аюул хортон юм хумаа ярьдаг, сэтгэлээ уудалдаг болсон байсан тий. Ингээд яг одоо аргын талдаа буурлаа ингээд би бинийгээ найзууд болох шалтгаан байгаа мó гэвэл байхгүй одоо ингээд би биндээ нэг хамт байхад нэг ашигтай биш гэх юм уу. Гэхдээ цаагаараа ингээд нэг юм хантай байдаг юм. За мэдгүй юм уурлаа. Нэг тийм. Хоёр үрдэн сонирхолчин байсан учраас буюу та хоёрын дунд ямарваа нэгэн хамтдаа сонирхох үйл хэрэгчин байсан. Байх нь шүү дээ. Энэ бол өвгөн миний айлдад байгаа тэр сонжоод тэр сонирхох үеийг ажин шинжих үйл хэрэг нь мөн. Хоёр өөр нэгэнтэйгээ шууд учран золголдоогүй байх үеийг хэлдэж хүмүүн хоорондоо нэгэнтэйгээ учраагүй нэг юм хүрэн дотор нэг өргөн дотор нэг юм оршихуй дотор багтан хүмүүн үрсийг шинжиж байж байдаг ямагт. Тэгин шинжиж байхад өнөөх үрн эсвэл ямарваа нэгэн тэр үрсийн хооронд адил төстэй эсвэл сонирхол нэгтэй эсвэл ямарваа нэгэн холбоостой эсвэл ямарваа нэгэн үйл хэргийн зорилготой эсвэл ямарваа нэгэн учиг төөрөгдөлтэй учраас тэр үрсүүд хоорондоо андууд болон ойртолдог. Үүнийг сөрөх нэг айхтар үг байдаг. Учрыг хөв тохиол тавлинтай бол тав дэлхийн хоёр төвлд байсан хоёр үр ямар ч үйл хэрэг бий болгоод учирдаг. Учрах тохиолгүй хоёр үр байх юм бол нэг дов толгодын ар өмнө байсан ч учирдаггүй. Тэгэхээр энд юу айлтлаад байна вэ хэмэвэл энэ хүмүүнийг ажин шинжин сонирхоод энэ үртэй нэг үгсийг хөөрөлдөөд үзээ нэг ойр дотн болоод үзээ хэмээдэг. Бодлуудад хүмүүн төрдөг. Бодол төрөхгүй ч
далд ухамсар нь хөтлөн аваачих тохиолдлууд байж байдаг. Өөрийн мэдлэггүй өөр үрстэн хөөрөлвөлө нэг л мэдхэд тэр үрийн хажууд дэргэд хөрөн очсон байж байдаг баг. Эсвэл тэр үр өөрөн ямарваа нэгэн дээр хөөрөлдөн дотор нь орон ирж хөөрөлдөх хэмээгээд ямар ч тохиолдол байж байдаг. Тохиол хэрхэвч учиргүй байдаггүй. Тохиолдолоор ч байдаггүй. Хүмүүний энэ сүнсгэл хэмээдэг тийм актер хүчтэй. Хоёр үрийг амдууд болох үйл хэрэг эсвэл хэн нэгэн үрс хоорондоо учран танилцсан ямарваа нэгэн үгсийг хөөрөлдөн зөрхөнч ердийн тохиолдол байдаг. Урд төрөлдөө ямарваа нэгэн учиг холбоотой хүмүүн үрс энэ цаг мөчлөгтөнд заавал эргэн учран тохиолдлуудыг бүрэлдүүлдэг. Үрс таадад байгаль бах. Энэ сайхан хатан хүмүүн байна, энэ сайхан ноён хүмүүн байна, энэ сайн хүмүүн байна, энэ сайн зөв хүмүүн байна хэмээн шинжиж байсан тохиолдлууд байдаг л баг. Тэр нь хайр дурлалын сэжимтэй биш. Хүмүүнийх нь үйл хэрэгээр нь тэр хүмүүнийг сонирхох тохиолдлууд хүмүүнд байдаг. Ойр дотн уулах юмсан, энэ нүрээс үгс сонирдож үзэх юмсан, эрдмийг сурах юмсан, яасан сайхан хүмүүн бэ хэмээгээд ингэн шинжин сонирхох тохиолдол хэл байдаг шүү дээ. Энэ бол хүмүүний тэр ажин шинжин сонирхох үе хэл. Энэ үйл хэрэг сонирхох үе хэл ихэнх нь энэ үе хэл дээр бол үрсийн хоорондын сүнсгэлүүд нэгэн рүүгээ татагдан эхэлдэг үе хэл. Буюу урдын төрөлдөө хатан ноён амд нөхөд ямарваа нэгэн хүмүүндээ дэмтэй тустай садан төрөл ямар ч хүмүүн байж болно. Тэдгээр үрсүүдүүд энэ цаг мөчлөгдөн эргэн учирч байгаа тэр тохиолдлууд энэ сонирхох үйл хэрэгэн дотор бий болдог буюу сүнсийгээ таньж байгаа үе хэлийг нь сонирхох үе хэл хэмээнэ. Тийм учраас энэ хүмүүс юу өрнөдгийм бол хэрхэдгийм бол ямар үчигтай юм бол хэмээгээд ингэ ажин шинжид сонирхох сониучрах үйл хэрэг их арвантайгаараа бий болдог. Үрсүүд өнөөх анхны харцаар дурлах, хайрлаа, сэтгэл алдарлаа, би энэ л үрий аван тухлаж ханилан эжилсэх болно хэмээн сэтгэл шулууддаг. Энэ бол хүмүүний тун ахар могон цаг мөчлөг дотор үйл хэрэгүүд бий болж байгаа хэл болдог. За үүнийг гээчгээ. За хайр дурлалын үе хэлээр тэр сонирхож, хөхөөрхөж татагдаад байгаа энэ үйл хэрэг болов. Тэр хүмүүн үрсийн хоорондын сүнсглийн үйл хэрэгээс улбаална. Хайрлан дурлаад энэ яасан сайхан хатан хүмүүн бэ, яасан сайхан ноён хүмүүн бэ хэмээн сэтгэлийг алдарч байгаа энэ үйл хэрэг болов. Тун хүчтэйгээр сонирхож байгаа хэл болдог. Тэгэхээр тэр үрсийн дотоод сүнсгэл нь өнөөх үрийг нь олжхоор баярлан хөөрөөд баясаад түүнийхэн тухай сүнсгэл биес нь аргын бие рүүгээ давтамжтайгаар эрчмийн урсгалуудыг илгээж бий болгоод байдаг.
Тийм учраас аргын махан бий яагаад энэ нүр ингэж сайхан харагдаад байна? Яагаад ингэж сайхан үзэгдээд байна? Ямар үчигтэй үр юм бол хэмээн эсвэл өрөстад өнөөх ямар нэгэн өрстэй учран золохоор би хаана харлаа энэ нүрийг учирж байлгүй илүү хэмээдэг үйл хэрэгүүдүүд байдгийг. Энэ бол энэ үнэг хүмүүн үрсийн сүнсгэл нь таниад байгаа хэрнээс аргын махан бие огтоос учран золголдод танилцж байгаагүй өрсүүдүүд байж байдаг. Тэгэхээр би шинжилээ хэрхлээ ямар үйл хэрэгэн дээр учирлаа хэмээгээд ингэн өнөг тэргүүнээ өнөг элээд байгаад байдаг юм учиг. Энэ бол хүмүүн хоорондын сүнсэглүүд нэг нэгийг танин баясаад байгаа хэл болдог. Яа тэгэхээр энэ хайрлан дурлаж байгаа энэ сүнсэглүүд яагаад нэг тэгж ариунтай гурам хоёр өрөм нэгэндээ дурлаа хэмээн хунгай энэ нүг хайр дурлалын үйл хэрэгээр сонирхлоо хэмээн хунгай. Тэгвэл хэрхэхгүй хэмэвэл өрстад нэгийг зөвхөн дүрийг нь шинжилсэн байх эсвэл их холуур шогшилж байхад нь шиндсэн эсвэл сураг анирыг нь дуулсан эсвэл хөг аялгууг нь сонирдсан аваа чимээг нь их холоо сонирдсан ямар ч тохиол байхад тэр сүнсгэл өөрийн мэдлэгүүгээр энэ сонирхох үйл хэргийг аргын махан бие рүүгээ урсгаж байж байдаг. Зарим өрсүүдүүд ингэдэг шүү дээ. Би тэр холоо байгаа нутаг хөшүүнээ тэр хатныг заавал би өөрийн болгож буулган авна. Бэр буулган авна хэмээн сураг анирыг нь дуулсан төдийдл айлтлаж түүнийхээ төлөө тамиулж зүтгэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ юу айлдаж байгаа вэ хэмэвэл тэр хүмүүний сүнсгэл нь өнөөх үрийнхээ тухай танин мэдчихэд баясаад түүндээ хөвөлзлөөд байгаа нь энэ. Энд нэг үйл хэрэг байгаа. Сонирхох энэ үйл хэргийг өрсөд ууг нь сүнсгэл нь сэргэг байгаад аргынхаа махан бие рүүгэн энэ сүнсгэлийн сэрсэн сүнсгэлийн мэдээллүүд